За сайн байцгаана уу? Энэ өдрийн мэндийг хүргэе. За манай Greenway компани эхлэн хэрэглэгчдэд зориулсан буюу бизнес хэрэглэгчдэд нэг бол анх удаа манай Greenway компани бүтээгдэхүүнийг хэрэгжилж үзэж байгаа хүмүүст зориулсан багц байдаг. За тухайн багц маань болохоор манай Greenway компани айл болгонд хүн болгонд байж байх ёстой. За тэгээ маш өндөр борлуулалттай. За Greenway компани бүтээгдэхүүнийг анх удаа хэрэгжилж үзээд чанарыг нь мэдэх ийм боломжийг олгосон бүтээгдэхүүнээс бүрдсэн ийм багц байгаа. За өнөөдөр танилцуулах байгаа энэ багцны хамгийн ихний бүтээгдэхүүн маань болохоор аяг тав угаадаг ийм порлон байгаа. За энгийн аяг тавгийг угаахтаа заавал фери хэрэглэхгүйгээр угаах боломжтой. Энэ тал нь ширүүн, энэ тал нь зөөлөн, дундаа нингэн порлонтой. За энэ порлоноор аяг тав угааж явах явцад янз бүрийн химийн бодис фери хэрэглэхгүй манай Greenway өөрийнх нь аяг тав угаадаг савн байдаг. Нэг бол дурын өөрийнхөө хэрэглэдэг эко бүтээгдэхүүнийг тухайн порлонтой хамт ашиглаж болно гэсэн. За тэгээ энэ порлоныг хэрэглэж байгаа тохиолдолд хамгийн бага 3 жил бол ямар нэгэн порлон огт авахгүй, фери огт авахгүй байх ийм боломжийг энэ порлон маань хангаж өгдөг гэсэн. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор ийм тосны альчуур байгаа. Бас үнэрийг өөртөө шингээх чадвартай. За энэ альчуур маань болохоор энгийн плетигний ойр орчмын тоос өөх бохирдлыг норгоод нэг удаа арчихад энгийн альчуурны 20 удаагийн арчилттай тэнцвэрээс нойтон байхдаа маш сайн тосыг шингээж авдаг гэсэн. За түүнээс гадна хөргөгч хөлдөөгчөнд янз бүрийн даршилсан ногоо, кимчи шпрот ч юм уу өнөр орсон байх юм бол савндаж угаасан цэвэрхэн энэ альчуураа норгоод шүн хөргөгчөндөө хонуулах юм бол өнрийг маш сайн шингээж авдаг гэсэн. За түүнээс гадна хөлдөөгчнөөс гаргаж ирсэн мах эвгүй үнэртэй байх юм бол энэ цэвэрхэн нойтой альчуурандаа ороогоод тэр махны үнэртэй байгаа үнэр эвгүй үнрийг шингээгээд авах боломжтой гэсэн. За тэгээд түүнээс гадна энэ маань тосны альчуур гэж явдаг. Тэгээд энэ альчуураа норгоод хуушур хийгээд плетиг орчим нийл тостой байх юм бол норгоод арчихад маш сайн тос уудаг. Эргээд энийгээ зөвхөн энгийн барааны савн юм уу Greenway-гийн өөрийнх нь савнгаар л угааж арчилнаа гэсэн. За тэгээд энэ альчуурыг байгаа тохиолдолд галтгоондоо бол илгэн альчуур 3 өнгийн альчуур огт авах шаардлагагүй гэсэн. За түүнээс гадна тухайн багцад маань болохоор универсал альчуур орсон байгаа. За энэ универсал альчуур маань болохоор универсал нэртэй учраас аяг арчих, тоос арчих, гэр ахуй нөхцөл ерөөсөө цэвэрлэгээний бүх зүйлд универсал альчуураа хэрэглэж болно гэсэн. За 33 харьцаатай нэг талдаа ийм хөвсгөр, нөгөө тал нь ийм бүлгэр байгаа гэсэн. За тэгээ энэ альчуур маань өөрөө болохоор шингээх чадвар 190% байдаг учраас энэ бол ерөөсөө тоос, шороо, гар арчих, аяг тавыг арчихч боломжтой гэсэн. За түүнээс гадна энэ универсал альчуурыг болохоор зуны халуунд хөдөө усанд норгоод шилүү үзүүн дээрээ тавьчих юм бол настай хүний даралтыг буулгах. За түүнээс гадна нөгөө хүнд өвчтөй хэвтэрт байгаа хүмүүсийг энэ альчуураар сайхан норгоод биеийг арчихад яг усанд орсон мэт тийм мэдрэмжийг тийм сайн чанарын цэвэрлэгээг өгч чаддагаараа давуу талтай ийм универсал альчуур энэ багцад багцсан байгаа. За дараагийн бүтээгдэхүүн маань болохоор диск. За сая миний ярьсан универсал альчуур, тосны альчуур энэ дискнууд маань ингээд дотроо 5-аас 6 өнгөний сонголттой. За энэ багц дотор маань болохоор ногоон өнгийн диск орсон байна. За энэ ингээд бариад үзэхээр нэлээд тийм ширүүндүү боловч ямар нэгэн тийм цэвэрлэгэнд зураас үлдэх гэмтээхгүй гэсэн. За энэ дискээр дангаар нь шаралцсан байгаа байрны өрөөний зэв арилгаж болно. Баан угаах, угаалтуур угаах, галтгооны угаалтуур орчмын тэр плетиг орчмын гүн цэвэрлэгэнд маш сайн чанартай. За тэгээ энэ багц дотроо орсон байгаа ногоон мөсчих буюу энэ маань болохоор сод, лимоны зуурмаг энэ хоёр маань гүн бохирдолд маш сайн хоршиж ажилладаг учраас пүүзний уул цэвэрлэх, зэв арилгах, за түүнээс гадна
ерөөсө комет хэрэглэдэг бүх газраа энэ ногоо мөстикийг энэ дисктэй хамт хоршуулж цэвэрлэх юм бол маш үр дүнтэй. За түүнээс гадна энэ ногоо мөстикээр мөнгөн эдлэлийг өнгөлж болдгороо давуу талтай. Тэгэхээр ер нь бол гринэгийн бүтээгдэхүүнүүд ахуйн химийн бодисыг багасгах зорилттой байдаг учраас тухайн ногоо мөстикийг одоо жишээ нь комет хэрэглэдэг бүх газраа хэрэглэх боломжтой гэсэн. За тэгээ багцад маань энэ хоёр бүтээгдэхүүн хоёулаа орсон гэсэн. За түүнээс гадна тухайн багцад дэлгэцний альчуур орсон байгаа. За энэ дэлгэцний альчуураар зөвхөн компьютерийн дэлгэц арчих биш. За нүдний шил арчих, утасны дэлгэц арчих ер нь бол ингээ гарын дор цүнхэн дор байж хахад ерөөсөө илүүдэхгүй маш зүү заа хоёр одоо тал нь хоёр өөр өнгөтэй. За тэгээ энэ ер нь гэрээний альчуурнууд хайрцаган дээрээ ямар зориулттай бэ гэдэг зургийг илэрхийлсэн байдгаа. Ингээд ноутбукны зурагтай байна гэдэг чинь компьютерийн дэлгэц гар утас за тэгээ бүр нүдний шилэг ч гэсэн арчих боломжтой ийм альчуур байгаа тухайн багцад маань. За дараагийн альчуур маань болохоор шил толны альчуур. Одоо ингээ харахаар цонхны зурагтай байна. Тэгэнгүүт энийг одоо шил тол арчих хэрэгтэй байна гэж ойлгочих ерөнхийдөө болно. За ингээд нэг ширхэг энэ альчуурыг хамгийн багадаа 3-5 жил хэрэглэн түүнээс ч илүү хэрэгжилж болно. Гол нь парн дээр тавихгүй химийн бодистой халуун юмд одоо парн дээр тавихгүй эндүүдэхгүй химийн бодистой хамаагүй ингээд угааж идэр болохгүй гэсэн. За энэ альчуураар эвхэстэйгээр нь 4-5 цонхыг гадна дотног арчих боломжтой. За тэгээ цонхоо яагаад одоо ийм олон цонхыг ганцхан альчуурыг базаад нойтоор нь арчаад байгаа юм бэ гэхээр нэгдүгээр эвхэстэй арчин, хоёрдугаар бохирдолтой цонхныхоо тоос, шороо, өнгөр одоо тортог бүх юмыг энгийн хуучин цэвэрлэжсэн ч юм уу те альчуураараа сайхан арчиж цэвэрлжээд яг энэ альчуураа сайхан эвхээд цонхныхоо шилийг, толийг одоо тэр галтогоондоо хэрэглэж байгаа бол нэмээд өөр өнгийг аваад ч юм уу те өрөөнг дайг тавга арчиж болно гэсэн. Тэгэнгүүт энэ маань нойтон бахта загалтаж харагдаж байгаа боловч хатгатаа сайхан цэлийгээд татчдагаараа давуу талтай. Тэгэхээр ахуйн химийн бодисыг багасгана гэдэг маань бид нар энэ шил толны альчуурыг хэрэглэж явах явцад шил толь шүршдэг химийн бодис огт дэлгүүрээс авахгүй гэсэн үг баггүй юу? За тэгээ ийм альчуур тухайн багцад багцсан. За түүнээс гадна тухайн багцад маань барааны савн өөрөө багцсан байгаа. За ингээд тухайн барааны савн маань тус багцад 2 ширхэг байгаа. За энэ барааны савн болохоор хүүтэн усанд хөөсөрнө. За шүлтлэг өндөртэй. Түүнээс гадна энэ маань бүх төрлийн угааж байгаа зүйлийнхаа өнгийг сэргэнэ. Одоо жишээ нь манай энэ гринэгийн альчуурыг хэрэглэдэг айл байгаад жоохон өнгөө алдсан, толб тогтцсон эдэр байх юм бол энгийн гринэгийн зориултын барааны савнгийг аваад ингээ савндаад 3-5 минут савнтай альчуураа ингээ тавьчих. Тэгэнгүүт маш сайн өнгийн сэргээдгээ гэсэн. За түүнээс гадна зөвхөн гринэгийн альчуурыг ч биш ер нь бүх төрлийн хувцсны өнгийг сэргээн. За түүнээс гадна хүүтэн усанд маш сайн хөөсөрдөг, уусалт багтай. За тэгээ гринэг альчуурнуудыг энэ савнгаар нь угааж байгаа дуусчих юм бол өөрийнхөө хэрэгэлдэг мэддэг өнгө үнэр ороогүй энгийн барааны савнгаар альчуурнуудаа угаагаад ээж болно гэсэн. За тэгээ явцын дундаа баг зэрэг одоо өнгөө алдаад байх юм бол дахиад шинээр авч болно гэсэн. За тухайн багцад маань 70 модны тосоор хийсэн угаалгын ялтас орсон байгаа. За энэ угаалгын ялтас маань дотроо 38 ширхэгтэй. Одоо би та нарт харуулах юм. Ийм. За ингээд энэ нэг ширхэг нь 1.5 кг хувцас угаадаг. За тэгээ энийгээ ингээд цүнхэлж явж хагаад энэ тэнд ингээ ураад гараа угаагаад ээж болно гэсэн. Тэгээд зарим нийтийн ойлд ингээд ус байгаа хэрнээ савн байдгүй шүү дээ. Тэгэх юм бол яах вэ гэхээр энийгээ цүнхтээсээ гаргаж ирж уурж авч хагаад тэгээд энэ маш амархан уусдаг. За энэ угаалгын ялцсны давуу тал нь юу вэ гэхээр одоо 100 хашаандаа жимсний мод ногоо тарьдаг айл байх юм бол хорхоо шавжнаас хамгаалах давхар бордоо болж өгдөг. За түүнээс гадна энэ маань ингээ гүн бохирдлын зориулттай учраас энэ угаалгын ялтсаа хүүтэн усанд хийгээд эсгэрсэн байгаа ноолорон хувцсыг хонуулчих юм бол маргааш өглөө нь маш сайхан зөөлөрчдөг учраас тэрийг ингээд татаад буцаагаад хэвэн нь оруулах ийм боломжтой ингээ гүн бохирдолд зориулсан 70 модны тосоор хийсэн ийм угаалгын ялтас тухайн багцад маань орсон байгаа гэсэн. За тэгээ энэ
эмзэг арьстай тэгээд нэраа хүүхдийн ингээ бүх төрлийн бүх хүмүүст зориулагдсан ямарваа нэгэн хориг заалт байхгүй ийм эко угаалгын ялтас. За тухайн угаалгын ялцаараа төмпөн дотор ус хийгээд ямар нэгэн зүйл угаасан бол энүүгээрээ мод усалж болно. Ягаад тэгэхээр эко учраас бордоо болж өгдгөрөө давуу талтай. Эхлэн хэрэглэгчдэд зориулсан 11 ширхэг бүтээгдэхүүн маань үндсэн үнээсээ 10% хямдралтай 445 мянган төгрөгийн үнэтэй байгаа.